гишүүдийнхээ өнөөдрийн амрагдлан айлтгая. Тэгээд Амгаланбаатар гишүүнээс өргөн барьсан энэ Агнуурын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцгийг дэмжиж байгаа юм. Дэмжиж. За тэгээд хэлэлцүүлгийн төвшөнд тал талаас нь ярьж ин хууль хоорондын нийцэл юмнуудаа хангах барих юмнуудаа анхаарна байлгүй дээ. Би тэгж бодоод байна. Яг энэ бол үндсэндээ амьдралаас урган гарч ирж байгаа юм. Бид хэдий өөрийн амьдралын хэв маяг гэдэг юм уламжлалт аж ахуй маань өөрөө байгальтайгаа ойрхон ийм аж ахуй байгаад байдаг. Тийм учраас энэ зэрлэг ан амьтад уламжлалт аж ахуйтай тэрэгдэн халдсан гэдэг юм одоо. Аль биесний хэллэгээр нэрвэл ийм үйл явц дээр яах юм гэдэг асуудал. Бусад хуулиудад байгаа юм байна шүү дээ. Уг нь бол энэ заалт нь тэгээд хууль хоорондын нийслэлийг хангаад энэ хууль дээр энэ заалтыг авах нь одоо би зохистой юм болов уу гэж ингэж бодож байна гэж нэг Агнуур зүй зохион байгуулалтыг улсын хэмжээнд хийж нэг тоо мэдээ гарна. Гэхдээ бүс нутгаараа нарийсгаж гарах ёстой. Тэгжвээ сая тэнд хаана сэргижилт гэдэг юм хийх ёстой юм, хаана нутагшуулалт хийх ёстой юм гэдэг юм өөрөө гарч ирдэг ийм зүйл бид том тоон дээр эргэлдээд байж бас боломгүй л дээ. Тийм учраас энэ талаас асуудалдаа нэлээд нухацтай хандах, тэр орон нутгууд энэ чиглэлээрх бүрэн эрхэн хэрэгжүүлэх энэ үйл явц юм байна гэдэг асуудал байгаад байгаа юм ерөөсөө. Тийм учраас энэ талаас нь одоо бүх зүйлийг харах ёстой. Тэр улсын хэмжээнд 14 орчим мянган тоо толгой байгаад байна муу гэсэн тийм Агнуур зүй зохион байгуулалтын дээр тулгуурлаж гарч ирж байгаа тоо байлгүй дээ. Би яаж бодсон тэгж бодож байна. Тэгээ тэр нь аль бүс нутагтаа ямар хуу байгаад байгаа юм гэдэг зүйлээ их нарийн харж за тэрэн дээр тулгуурлаж бид энэ зохицуултын арга хэмжээнүүдэн авах ёстой. Тусгай зөвшөөрлөөр агнагддаг үнцэнтэй агнуурууд байгаад байдаг. Тэрийг дагуулж дагуур ан гэдэг билүү дээ. Энэ үнийг бид бас өгдөг. Тийм учраас тэр ахиу байгаад байгаа бүс нутгуудад дагуур анд нь энэ тоо толгойг бууруулах үүднээс арай ахиу өөх бодлого тэгжээж наадах чинь өөрөө энэ нөөц чинь өөрөө бодит эдийн засаг болж орж ирэх тухай ойлголт шүү дээ. Тэгэхээр энэ талаас асуудалдаа илүүтэй хандах ёстой болов байгаль орчны яам маань энэ талын юм хэр боддог ин чи манай алтай бүс нутагчин бол бас аргал угул Янгрийн Агнуурын нэлээд том нэг нөмөр хариулъя. За Бачааргал гишүүний асуултанд хариулъя. Яг таны саяхан хэлдэг санаа бол маш чухал. Бид нар нөгөө Монгол улсын хэмжээнд гэж харахаасаа илүү бүс нутгаар нь яг тоо толгойг зохицуулах ялангуяа хангаан бүс за тал гэрийн саарл чонын тоо бол одоогийн бас тодорхой аймгийн Агнуурын менежментийн төлөвлөгөөнд тусгаснаар бол тоо толгой цөөрсөн гэдэг ийм тоо үзүүлэлтээ яа. Хангаан бүс дээр бол яг агнах зохион байгуулалт нь хийсэн ч гэсэн нөгөө маш бартаа зам туулж асуудал их байдаг учраас агнах ийм асуудал нь ховор агнагдах байдал нь ховор байдаг. Тэгэхээр яг саяын Бачааргал гишүүний асуусан одоо нөгөө тусгай зориултын ангаар орж ирж байгаа тоон дээр давхар одоо ахуйн зориултаар агнах амьтны тоо хэмжээ тухайн аймгийн Агнуурын бүс нутгийн менежментийн төлөвлөгөөндөө үндэслээд аймаг өөрөө яамд санал ирүүлээд тэр тоог нь бүс нутгаар нь баталж өгөхөөр тухайн аймаг орон нутагтаа зохион байгуулалтаа хийгээд зөвшөөрлөө олгодог ийм харилцаа бол одоо байгаа. Тэгэхээр аймагуд бол саарл чоныг болвол ер нь бол хангаан бүсийн аймагуд л агнах зөвшөөрөл хүссэн хүсэлт бол орж ирдэг. Хүсэлтээ яг жишээлбэл 2024 онд 411 саарл чоныг агнах хүсэлт одоо 17 аймагаас 8 аймагаас ирсэн бол энэ нь зөвхөн агнсан тоо нь бол ерөөсө 20 хэд гэдэг тоол орж ирж байгаа. Тэгэхээр энэ нь өөрөө бас нээлттэй байгаа харилцаа. За 6 нөмөр нэмж хариулъя. За гишүүдтэй энэ өдрийн мэндийг хүргье. Батмөх. За сая гишүүдээ асуусан асуулт бол яамны зүгээс хариулсан хариулттай холбоотойгоор нэг
хоёр зүйл тодруулж хэлэх гэсэн. За нэгдүгээрт за тэр Бат Эрдэнэ гишүүнээ хэлж байгаагаар бол байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль 22-ийн 1-ийн 3 дээр бол энэ нөөц төрөл зүйлийг тогтоох гэдэг ийм заалт байгаа. Гэхдээ энийг бол 21, 22, 23 онуудад бол энэ судалгааг аваад үзэхээр нийтдээ бол 13 аймгийн хэмжээнд ерөөсөө 2 аймаг л бол үүнийгээ тогтоосон байж байгаа. Тэгэхээр энэ хуулийн заалт бол нэгдүгürt хэрэгжихгүй байна гэсэн үг. За хоёрдугаарт бол амьтны тухай хуулийн 35-ийн 1-д байгалийн тэнцлийг хангах хүн амын эрүүл мэнд аюулгүй байдлыг хамгаалах за тэгээд өвчин халдварлах эргэн хуулийн этгээдэд тохирол учруулахаас сэрэмжлэх зорилгоор зарим амьтны тоотлогоог бол зохицуулах арга хэмжээ авч болно гэсэн заалтыг бол сая яриад байна л да. Тэгэхээр энэ заалттай холбоотой өнгөрсөн хугацаанд бол аймгийн энэ заалттай холбоотой өнгөрсөн хугацаанд аймагуудын мэргэжлийн байгууллагууд бол чонтой холбоотой дээрх нөхцөл бол тогтоогдож бүртгэгдсэн ийм тохиолдол байхгүй байна гэж үзэж байгаа. Тэгэхээр бидний зүгээс бол одоо нэгэнт одоо энэ юуны тодорхойгүй байгаа тэгээ хэрэгжихгүй байгаа хуулийн заалтуудыг бас хуулиудад дүн шинжилгээ хийгээд тэгээд оновчтой байдлаар зохицуулж иргэдэд ойлгомжтой байдлаар бас хуулийн зохицуулалт хийж өгөхгүй бол одоо саяны бас харуулдаг бичлэгээр үзүүлсэн энэ асуудлууд бол цаашидч тулгамд нь одоо тийм болохоор бас энэ асуудлыг оновчтой байдлаар тийм зохицуулах шаардлагатай байгаамаа. Тэгэхээр нэг ийм л зүйл харагдаад байх шиг байд. Ер нь альва юм дээр энэ байгаль өөрийнхөө тэнцвэрийг хангаад яваад байдаг л да. Альва амьтны тоо толгой төрөл нэмэгдэхээр зэрэг тэр төрлийн ан амьтдын өвчлөл гэдэг юм уу асуудал нэмэгдчихдэг байхгүй. Тэгэхээр зэрэг бид тэр зохистой баланст нь байлгах үүднээс байгаа агнуурын нөөцөө зөв менежментээр авч явах тухай эдийн засгийн эргэлтэнд оруулах тухай л ойлголт. Тэгэхээр энүүнийг бол харин төрийн бодлого барьж байгаа төрийн захиргааны төв байгууллага нь бол онцгой анхаарал хандуулж бүс нутгаар нь зөв чиглүүлж ажиллах ёстой. Энүүнийг би бол харин байгаль орчны яамыг ахиутай хийгээсэй л гэж хараад байна.